Өглөөний мэнд бүгдээрээ сайхан амарсан уу? Ирмөнийг би сургууль дээр нь буулгаж байна. Өнөөдөр ирмөө оройтож босоод сургуулийнхаа хатууснаас хоцорсон. Миний хүү энэ сургуульд 9-р ангид ороод одоо энэ ирэх хавар биш 6 сар төгсөн төгсөлт нь. Бүгдээрээ шинэ оноо сайхан ухтаж гаргасан уу та нар минь? Дандаа ихэнх нь оюутнуудын машин байгаа. Америкт хүүхэд 15 нас хүрээд жолооны сургууль сураад 16 наснаас эхлээд машин барих эрхтэй болдог. Та нар санаж байна уу? Манай Ирмөнийг жолооны сургууль суугаад жолооны үнэлгээ аваад тэр блогийг маань үзсэн хүмүүс санаж байгаа ах тийм ээ. Зак. Сайхан. Нартай гэхдээ их хүйтэн байна. Энэ градусаар ямар ч нэг 2 градус байх шиг байна. 1-2-оор ч тогтохгүй. Одоо араа 29 дигри гэдэг чинь баг хасах 3-4 градус байгаа юм болов. Яг энэ харалдаа энэ болохоор middle school буюу дунд сургууль, энэ нь болохоор elementary school буюу бага сургууль. Ингээд сургуулийн цогцлбор энэ авд байдгийн. Богинсээ хүнсээ цуглуулад ирлээ. Та нар энийг уудгүй Starbucks-ийн их гоё амттай байдаг. Нэгийг уугаад жоохон ирч хүч авчлаа. Хаяада та нар хэрвээ ууж үзээгүй бол энийг ууж үзээрэй. Бүх дэлгүүрт зардаг. Sefe, Fred Meyer, Winco одоо бүх хүнсний дэлгүүрт байгаа. Янз бүрийн амттай байдаг. Cappuccino, Mocha гэдэг Starbucks-аас гаргадаг. За ингээд хөргөшөндөө хүнсээ хий. Баяр ёслол дуусаад одоо хэвийн амьдралдаа орё да бүгдээрээ. Та нарын хөргөч манай хөргөчг болсон уу? Энэ олон баяр ёслолын дараа хоосон. Нэг иймэрхүү байна. Хоосон болцсон. Сүү өндгнөөс өөр юм алга. Энэ бэлтмэл маань байна. Өглөө олгоо уудаг бэлтмэл маань. Тэгээд өөр юм манай хөргөчөнд алга да. За ингээд хүнсээ сайхан хөргөшөндөө ичээ. Орч яваа алдраж алхаарэ гэд бим махарлаа эрдмийн үсэг хэлэх чамаа ихрэж ахнаад ингээд ногоо жимсээ нэг хийгээд авцсан бахад манайх нэг 4-5 хоногт арай гайгүй. Манайх ч ер нь ногоо жимсэн айдэн шүү дээ. Ингээ хөрч дүүрэн бахаа сайхан байдаг тийм ээ ээжүүдээ. Манайх хөвгүүд болохоор ер нь дорой хүнс дуустдаг. Өнөөдөр өглөөний цайгаа богн хийх гэж байна. Хариулт тав маань халчлаа. За мэдээж эрэг coconut oil-оо доор нь хасаад хийсэн байгаа. Яриад энэ гадна баг. Хараад манайх ч өглөөний цай ингээд нэг цэцэг өндөг буюу 12 цаа өндөг бол ийддэг. Одоо л болохоор аваа Эднэн баярынхаа шинэ жилээр өгсөн бэлгийг өмсцэн те? Бага жакет. Өнөөдөр Seattle цаг агаар бороотой сэрүүхэн байна. Бид дөрөв манайхаас нэг 40 минутын зайтай Redden хотыг зориод явж байна. Бүгдээрээ шинэ жилээр сайхан баярлсан уу? Бид нар чи ингээд 12 сарын 25-наас хойш Крисмас хойш ингээд шувтан завгүй байсаар агаал өнөөдрийг хүрлээ. Ямар ч удаа богийн блогоо оруулах зав байхгүй. Миний утас бүр ингээд мемори дүүрсэн. Би сар болгон Google-с $2.99 төлөөд илүү багтаамж авдаг.
Тэг бүр тэр багтаамж маань дүүрээд сая би чинь бүр аргагүй л дээ ингээд 25-наас хойш би блогуудаас оруулж чадахгүй байгаад зөндөө блогууд ингээд араасаа зөндөө бичлэг зургууд хийгдсэн байсан. Одоо сая өчигдрөөс эхлээд арай гайгүй завтаа болоо өчтөр би нэлээ 2 блог оруулсан. Одоо ингээд баг-багаар ямарчсан блогуудаа оруулж байна. Бидний хувьд 2018 он үнэхээр сайхан жил байлаа. Маш их үйл явдлууд болсон мартахын аргагүй сайхан жил байлаа. Гэхдээ он цаг хугацааны эрэхэнд юм мартагдах тохиолдол байдаг учраас блогийн ингээд видео блог хийж байгаадаа туйлын их баяртай байгаа. Ирж байгаа 2019 он манай гэр бүлийн хувьд бол маш том ажлууд төлөвлөгдсөн жилүүд байна. Хамгийн түрүүнд манай Ирмэн тийм ээ. Миний хүү хай скуулээ төгсөн, сургуульд орно. Энэ бол номер 1 асуудал. Тэгээ араас нь зөндөө гоё юмнууд байгаа. Та нар минь ингээд манай хүн бас уудар шүү дээ. Миний хүү нэр тийм шүү дээ. Миний эдний нэр нь сургуульд орно шүү дээ. Миний хүү нэр прескуулд орно. Maybe even магадгүй цэцэрлэгт ч явж магадгүй. 2019 он бидний хувьд маш завгүй жил байхаар ингээд төлөвлөгдсөн байгаа. Та нар минь 2019 оноо ямар байхаар төлөвлөсөн бэ? Ингээ хүн дотроо ялангуяа эндээ сайн нэлээд том зорилготой ер нь юмыг төлөвлөж тэрнийхэн төлөө тэмүүлэх хэрэгтэй. Тэгжээж ядаж тэрэндээ хүрч чадах. Гэтэ тэрэндээ хүрэхийн төлөө зүтгэв. Хэрвээ ядаж тэрэндээ хүрч чадахгүй маа гэхэд тэрний тал хүртлээ явах хэрэгтэй. Ямар ч зорилгогүй байвал хаашаа юу хийж явж байгааг ч мэдэхгүй шүү дээ. Тийм үстэй манайхан. Гэт юмыг дандаа өөдрөгөөр нэгэндээ талархаж амьдрах хэрэгтэй. Хүнд баярлаа гэж харамгүй хэлэх хэрэгтэй. Хайртай гэдгээ бас харамгүй хэлж явах хэрэгтэй. Ээжийн хүү өнөөдөр Эдна миний хүү өнөөдөр ямар хоол авч идэн гэлээ? Ice cream and fried rice. Миний хүү юу идэх юм? Яг агагийн хэлжээг дагаж хэлж чинь. Fried rice ханы ice cream идэн гинэ хоёлаа. Эргэн хичээлдээ явсан. Сая 2-7 хоног хичээл намраад тэр хугацаанд миний хүү хийсэн кинонд эдит хийгээд дуу оруулаад маш завгүй 2-7 хоногийг өнгөрүүлсэн. Одоо энэ 1 сарын сүүлээр сургуулаа төлөөлөөд дүүрэхтэй хийсэн киногоороо тэмцээнд оролцсон. За удахгүй болцгоо бүгдээрээ. Би дөрөнд хани цаанчаа хаалга шин жижиг хаалгаа. Үнтэй уулзчаад манай эд үлсөөд байна гэд Макдоналдс орно гинэ. Ойр дороогүй mommy please kids meal авъя гэд би дөрөв Макдоналдс орж ирлээ. За ороор ээж. Ямар гоё үнэрчтэй тийж. Хүүхдийн kids meal ийм хөөрхөн машинуудтай. Boys, girls. Монголд авах уу? Эвний машин ямар гоё юм. Dad. Wee. Ямар гоё. Эднэн. Би дөрөв гэртээ харих замдаа гэрийнхээ ойрхон Winco-д орж ирээ явж байна. Би энэ Winco-гоос oatmeal, organic oatmeal 1 паундын $13-аар авдаг. 7 хоногт ингээд нэг удаа oatmeal авчдаг. Тэгсэн чинь манай хоёрын нохооны хоолыг гомиг сонирхож байна. Энэ хараа ингээд бүгдээрээ нохоо хоол. Баба нохоо хоол. Өстө янз бүрийн нохоо хоол байна. Би нараа бүхний төөрөө авах юм байна. Ой нөө. Эди үхрийн төөрөө байна гинэ шири. Наралт бүр янз бүрийн юм байна. Гахаа урт. Гахаа чихээ. Ха? Энэ дараа гахаа чих байна гинэ. Өө тийм биш үү? Хатаасан гахаа чих. Нохоо хоол. Гахаа чих байна. Энэ одоо юу юм бэ? Тэрний ногоо юм. Шүдэн зориулсан л юм. Манай Эвэн бүр гайхаад байна. Тэгээ далайн төрлийн махнууд энд байна. Crab, lobster гэдэг. Тэгээ Эвэн бүр хараад энийг хар л гэдэг. Харин юу ээж гоо. Миний мөхөдгүй юм их олон юм. Хааны
Тэр сая shrimp crab гэдэг дээр очсон Эвен. Look, mommy гинэ нэг хөөрхөн. Ээж ихөө сосож хэрэггүй ээж манай сосож хэрэггүй. Бид нэр идэхгүй сосож. Харин дахианы мах жоох өхрийн махаар яана. Энд өхрийн хил байна. Яг ингээд том өхрийн хил нэг томоороо 1 паунд нь 6.78. Тэгээд нэг том өхрийн хил $23 гэж. Чүмгүй шүү. Оо, тийм үү. 85 Зөвхөн өхрийн чөмөг байна гинэ. Тэгээ 1 паунд нь тийм биш тааны. Би яагаад урд нь юусан анзаардаггүйсэн бол. Аим гэхдээ энэ нөгөө хамгийн нөгөө шимт ижээтэй калори ихтэй кальц ихтэй өхрийн чөмөг 1 паунд нараа $6 гэж. энэ яс шүлэн дээр шүү. Зөвхөн шүлэнд зориулсан зөвхөн араа ямар ч юу авахгүй. Ямар ч махах ингээд бүрэг. Бибэ. Санжи миний юм. Хүн яснууд байна. Энэ хааны юу вэ? Порк читэй юм. Тий? Энэ юу юм бэ? Үчээ. Аха. Хаан үчээ. Энэ юу вэ? Миний нэр ерөөс бид нар ерөөс Гэж хайдаа. бид нар ерөөс урд нь анзаардгүй байсан. Юм энийг зөндөө иш. Ээж нь ерөөс урд нь анзаарч чаддгүй ах юм аваад гарчдаг байсан биш. Окей, за явцгаая. Йогурт авъя ээж хөө. Эд йогурт авъя. Эвен. Өнөөдөр ялгаа ураах юм уу? Хэд 11 сарын 25-нд 26-нд явахад засан баг 2 сар болж байна. Энэ жил ичкатага нийлээд ялгаа хураахаа шийдлээ. Баярлалаа ананд. За ингээ ялгаа хураацгаая. Эрдэмтэйхэн болно гэд урам баярлаж явах хүнд ави хүү эрхэм болж эгээд шан харлаа. Гацуур модоо хураагаад хөвгүүдийн тоглоомыг оронд нь тавьчлаа. Баярлалаа ичганын дөө. Анадаа тусаж гацуур мод хурааж гисэн. Ээжихөө Christmas tree байхгүй болчихно уу? Манай хоёр хураалахгүй гэсээр хагаад баг 2 сар хадгалаад тэгээ өнөөдөр хурааж юм. Эвен Christmas tree байхгүй ч нүү. Тэгээ хаадаг саваа гараг үтсэн байхгүй надах чи. Бид хэд имэт байгаа ярьж чинь. Тий. Монголд цаг нартай хааны тий. Дулаахан багш. Одоо цагаансаар болохгүй цагаансаар болох чи шүү гэд. Гээд байж. Бямбах сая хөдөлмөрийн гаяны улаантыг одоо авсан мөлий тий. Хингнээ сая авсан гэсэн. Дашаах чи одоо академич болж байгаа юм биш тий. Тий. Авгийн том шагнал хэлээ. Пүүжээх чи яасан одоо бас гавьяат болсон юм тий. Гавьяат эдийн засгч юм уу? За. Ямар мундаг шагналтай гавьяат. Тэгээд сандууж байх чинь гавьяат юм чи штэ. Одоо зөвөр ахтуг болсон хамгийн дагуулаад ирээрээ яах гэж. За. Имшиж суугаа хүнд ахяа далтахгүй гинтчтэйгээр ухаан